My Voice шоуны шилдэг оролцогчдын нэг Тэг 82% дугаартай Мишельтэй уулзуулж байна. Миний бодлоор хүн дууг хоолоогоор биш сэтгэлээрээ дуулдаг гэж боддог. Мэдээж би сэтгэлзүйч мэрэгчлээ болох учраас одооноос нэг хүмүүстэй ярилцаад зөвлөгөө өгөөд ингээд баагаар ингээ өөргөө хичээлж явж байгаа. Тийм сонирхол. Сэтгэл гэдэг чинь хүний дотор байлдаг гэдэг тийм нууцлал гэдэг нь юу нэг зэгтгүй тий. Тэгээ хүн чинь сэтгэлийн амт гэж ярьдаг шүү дээ. Тэгэл ер нь хүнийг заавал ингэ мэдсэлээр ч юм уу тий ямар нэг өвчнийг тэгж идгээхгүй сэтгэл зүгээр юм жишээлт юм болов. За шилдэг хэмээх тодтголын эзэн болсон Мишель Дэнэтер бас халуун баярыг нийт үзэгчдийнхээ өмнөөс хүргэж байна. Тайзан дээр зогсоод Мишель та My Voice шоуны шилдэг оролцогчдын нэг боллоо гэсэн тэр мэдээ яг тэр тогтоонаас задрахад чамд ямар мэдрэмж төрсөн бэ? My Voice хоёрын арга шилдэг оролцогчдод шилдэг арга гадаад эрхийг зээлгэнэ. Үгээр хэлхийн аргагүй тийм амар шоконд ороод гацсан. Би ерөөсөө мэдээгүй байхгүй биш ээ. Орно гэж ерөөсөө бодоагүй. Өөртөө аягүй итгэлгүйсэн. Тэгэхээр одоо нэгдүгээр шатгаагүй хоёрдугаар шатнаас дөрөвдүгээр шат хүртэл би ханаастайс учраас яг хүн шүүгч нарт хүн үзэгчдэд яг хүргэе гэсний хүргэж чадаагүй. Тийм учраас ерөөсөө итгэлгүйсэн. Анхны юм том амжилт болж энэ шилдэг 21-т үлдсэн маань бол нэр төрийн ирэг маш том амжилт гэж бодож байгаа. Оюун дугаар Тэг 82 Червенкагийн Мишель 4 шатны туршид дуулж исэн дуунуудаас чиний хувьд өөрт чинь хамгийн одоо тод сэтгэл тод дурсамж үлдээсэн дуу шат аль шат байсан бэ? Яг нэгдүгээр шат гэж бодож байна. Энэ бүх юмны гарааны эхлэлээсэн мөн энэ 4 шатаас хамгийн хүмүүст хүрсэн нэгдүгээр шат юм болоо гэж бодсон. Хэмжээний амжилт үзүүлэхэд нэгдүгээр чиний өөр юм байглаас өгсөн авьяас чадвар нөгөө талаас бас чамайг тал талаас дэмжиж байгаа зааж сургаж байгаа тэр хүмүүсийн бас үр нөлөө байсан болов уу гэж бодож байна. Энэ тэглээ яг манай хүүхдийн ордны дулаачийн багш Алтан Уяа гэж багш байгаа. Мөн цацрал багш мөн гэр бүлийн сургуулиас зөндөө олон талаас намайг дэмжижсэн. Ийм сайхан дуулдаг. Тэгсэрнэ хажуугаар нь бидний мэдхгүй бас их олон зүйлийг амжуулдаг юм байлээ. Усан бассейнаар хичээлдэг, бас өмнө гүйдэг байсан гэсэн тий. Энэ талаараа манай үзэгч яриул. Эдгээр нь бол 2 жилийн өмнөөс юм болчихсон. Гэхдээ ер нь бол би тууштай хичээлдэг байсан. Хөнгө атлетикаар усан бассейн спортоор хичээлдэг гэсэн. Яагаад юугаараа илүү давуу байдаг юм бэ дуулах гэдэг энэ хобби чинь? Энэ ер нь урлаг гэдэг чинь хүний сэтгэлийн нэг гоё юм хүндчээдэг. Урлагийн олон салбарууд байгаа. Зурах, одоо юу гэдэг бүжиглэх, жүжиглэх олон төрлийн салбарууд байна. Тэгээд энэ салбарууд нь ер нь урлаг гэдэг нь урлагт хүл тавьж байгаа, урлагийг сонирхож байгаа хүмүүсээс энэ урлаг гэдэг нь өөрөө аюу гой тийм төгс хамгийн сайхан бүцүүлгийг ингээд танаасаа шаардчихдаг. Тэгэхээр дуулах, жүжиглэх, бүжиглэх гэдэг юм уу эдгээр нь энэ бүцүүлүүдийг хийхэд цаанаас нэг тийм гоё мэдрэмж төрдөг, гоё тайван байлгадаг гэдэг юм уу, гоё ирч хүч өгдөг. Тайзан дээр гарч ирээс тандрал болж болно, тоглол хийж болно, бүх мэдрэмжүүд зэрэг гарч ирдэг. Тэр охиныг би саналаа
Сэлэг зүрхийг хиний хайр, хиний урам тэтгэлгээр над тутаж идэг. Тэр болгоныг танихгүй хүн хүртэл надад нөхч өгч идэг. Энэ тэмцээнд орсноос хойш танихгүй хүмүүс Facebook-ээр ч юм уу надад холбогдоод чам баяр хүргэе ингээд улам хичээгээр ингээрэй эсвэл гадуур явж байгаа гот ч юм уу танихгүй хүн чи юм байсан тийм байсан шүү одоо хичээгээрэй ч гэдэг юм. Тэнд хүн ормуудыг надад зөндөө өгч исэн. Тэр хүмүүстэй бүгдээрэнд нь маш их баярлалаа гэж хэлмээр байна. Магтаал хэлэх нь болно гэсэн шүүмжилгэнээс байгаа. Тэгээд манай ээж мөн манай дуулаачин багш хоёр их намайг шүүмжилдэг. Тэгээд магтаалыг сонсож болно. Гэхдээ магтаалыг таах хэрэгтэй. Хамаагүй бие тоож болохгүй. Тэгээд сайн хичээгээрэй гэж намайг шүүмжилдэг. За тэгээд Мишельтэй баяр хүргэе. Өөрийгөө тайзан дээр яаж гялалцаж, яаж тодорж, яаж сайхан дуулснаа бас харж явах хэрэгтэй шүү. Тэгээд гала тоглолтод нь нийт үзэгчдийнхээ өмнөөс амжилт хүсье. Баярлалаа. Давуу байдаг юм бэ дуулах гэдэг энэ хобби чинь? Энэ ер нь урлаг гэдэг чинь хүний сэтгэлийн гоё юм хүндчихэд урлагийн олон салбарууд байгаа. Зурах, юу гэдэг бүжиглэх, жүжиглэх олон төрлийн салбарууд байна. Тэгээд энэ салбарууд нь ер нь урлаг гэдэг нь урлагт хүл тавьж байгаа, урлагийг сонирхож байгаа хүмүүсээс энэ урлаг гэдэг нь өөрөө аюу гоё тийм төгс хамгийн сайхан бүцүүлгийг ингээд танаасаа шаардж идэг. Тэгэхээр дуулах, жүжиглэх, бүжиглэх гэдэг юм уу эдгээр энэ бүцүүлүүдийг хийхэд цаанаас нэг тийм гоё мэдрэмж төрдөг, гоё тайван байлгадаг ч гэдэг юм уу, гоё ирч орч өгч идэг. En ik was voelgesh, aras chimudan dagla. Tafag da sangech, damigchen tasan goyl. Энэ хоёр Червенкагийн Мишель. Дөрвөн шатны туршид дуулж ирсэн дуунуудаас чиний хувьд өөрт чинь хамгийн одоо тод сэтгэл, тод дурсамж үлдээсэн дуу, шат аль шат байсан бэ? Миний хувьд нэгдүгээр шат гэж бодож байна. Энэ бүх юмны гарааны эхлэлээс мөн энэ дөрвөн шатаас хамгийн хүмүүст хүрсэн нэгдүгээр шат юм болоо гэж бодсон. Хэмжээний амжилт үзүүлэхэд оролцогчдын нэг боллоо гэсэн тэр мэдээ яг тэр тогтоонаас задрахад чамд ямар мэдрэмж төрсөн бэ? Үгээр хэлхийн аргагүй тийм амар шоконд ороод гацсан. Би ерөөсөө мэдээгүй байхгүй биш ээ. Орно гэж ерөөсөө бодоагүй. Өөртөө аягүй итгэлгүйсэн. Тэгэхээр одоо нэгдүгээр шатгаагүй хоёрдугаар шатнаас дөрөвдүгээр шат хүртэл би ханаастайс учраас яг хүн шүүгч нарт хүн үзэгчдэд яг хүргэе гэсний хүргэж чадаагүй. Тийм учраас ерөөсөө итгэлгүйсэн. Анхны юм том амжилт болж энэ шилдэг 21-т үлдсэн маань бол нэр төрийн хэрэг маш том амжилт гэж бодож байгаа. Уян дугаар тэг 80. Нэгдүгээр чиний өөр юм байглаас өгсөн авьяас чадвар нөгөө талаас бас чамайг тал талаас дэмжиж байгаа, зааж сургаж байгаа тэр хүмүүсийн бас үр нөлөө байсан болов уу гэж бодож байна. Энэ тэглээ яг манай хүүхдийн ордны дулаачин багш Алтан уяа гэж багш байгаа. Мөн цацрал багш байна. Мөн гэр бүлийн сургуулиас гэж зөндөө олон талаас намайг дэмжижсэн. Ийм сайхан дуулдаг. Тэгсэрнэ хажуугаар нь бидний мэдхгүй бас их олон зүйлийг амжуулдаг юм байлээ. Усан бассейнаар хичээлдэг, бас өмнө гүйдэг байсан гэсэн тий. Энэ талаараа манай үзэгч яриул. Эдгээр нь бол 2 жилийн өмнөөс юм болчихсон. Гэхдээ ер нь бол тууштай хичээлдэг байсан. Хөнгө атлетикаар мөн усан бассейн
болсон спортоор хичээлдэг гэсэн. Яагаад юугаараа илүү My Voice шоуны шилдэг оролцогчдын нэг Тэг 82% дугаартай Мишельтэй уулзуулж байна. Миний бодлоор хүн дууг хоолоогоор биш сэтгэлээрээ дуулдаг гэж боддог. Мэдээж би сэтгэлзүйч мэрэгчлээ болох учраас одооноос нэг хүмүүстэй ярилцаад хүн зөвлөгөө өгөөд ингээд баагаар ингээд өөргөө хичээлж явж байгаа. Тийм сонирхол. Сэтгэл гэдэг чинь хүний дотор байлдаг гэдэг тийм нууцлаг нь юу нэгдэхгүй тий. Тэгээ хүн чинь сэтгэлийн амт ингэж ярьдаг шүү дээ. Тэгэл ер нь хүнийг заавал ингэ мэтцлаар ч юм уу тий ямар нэг өвчнийг тэгж идгээхгүй сэтгэл зүгээр хэмжүүлэлт юм болоо. За шилдэг хэмээх тодтголын эзэн болсон Мишельтэй өнөөдөр бас халуун баярыг нийт үзэгчдийнхээ өмнөөс хүргэж байна. Тайзан дээр зогсоод Мишель та My Voice шоуны шилдэгэн